Окей. За. Окей за. Дугаач. Би Sweet Home 3D гэж ийм програм татсан байгаа. Чи яаж чадахгүй? Яаж чадахгүй? Чи өөрөө яаж чадахгүй? Юу чадахгүй? Гоко байлаач минь юу. За. Аав юм ээж та ажил штэ. Юу харуулах гэдэг гэвэл нөгөө би сүлд хэмжилт аваад гэсэн. Тэгээд програм руу оруулаад 3D-гээр одоохондоо юу байдлаар гэвэл үүдний хэсэг байна. За эртэн 51 медикатор 50.97 нөөд нь 34.48. За томор харуулвал за энэ ч бокси мишоко эрингээ ингээ 50. За энэ ч бол ингээ posing room. Энэ үрээ бол posing room болно. Энэ бол агуулга. Тэгээ дээр хоёр дахь давхар бол second floor бол одоо офисын өрөө энэ ч энэ ингээд. За нийт заал нь бол 620 м квадрат гэсэн. Тэгэхээр шат. Энэ ардлын шат хасаад энэ шат хасаад 40 м квадрат хасцсан. Тэгэхээр нийт 580 болоод тэгээд энэ дээд second floor-ыг 30 м нөхөж авч байгаа нь 600 нийт 10 м квадрат ердөөсөө талбай байгаа. Энэ одоо зургийн дагуу бид нэр ажиллаа хийж эхэлнэ. Манай таслын компани ингээд энэ зургийг би өгчдөр өгсөн байгаа. Хайраа. Чи надад яг тэглээ. Та юу чи юу? Та? Яг уу. Манай хоёр ягаад цэцэрлээ яваад байли. Бид нар нөгөө цэцэрлийн шинэ жилийн парти болсон шүү дээ. Тэгээд тэр өдөр орой энэ хоёр халзуураалж ханиалгаал гоку бөөлж халуураал нэг сонирн болоо. Тэгээд бид нар явуулаагүй одоо өнөөдөр нь явуулахгүй цэцэрлэгээ ингээл хэд хоног гайгүй болсон. Тэгээ эмнэлэг өвтүүлсэн гэж эртээ хүүхдээ яаж хийсэн дээр эмчилж хийсэн дээр. Тэгэхээр тиймэрхүү байна. За одоо нэг жоох юм мэдэл юунадаа бэлдэл гарыг. Хамине. Хара. Хүрээд. Хамине. Одоо хийж. Хамине. Ээж нь хосгүй чи юм уу? За ээж одоо. Хамине. Хүрээд. Yes. I love you. It's the hand you. Hey guys, Goku Gym 7 дээр ирсэн байгаа. Манай таслын компани ердөөсөө надаас зураг аваад хан манай яаж босхыг бүх юм одоо мэдээлэл авсан байгаа юм чи тэр дагуу одоо яаж ажиллаж байгааг одоо ороод үзье. Юу болж байгаа юм? За хаалган ингээд урцсан байна. За зургийн дагуу энэ чи юу байсан? Бүжгийн өрөө, кикбоксингийн өрөө. Энэ эрэгтэй локер рум. Энд ингээд эрэгтэй локер рум байгаа. Таад нь нэлээд өндөр. 6 м. Эмэгтэй өрөө энэ удаа ердөөсөө жоо жижигхэн болно. Манай ердөөсөө статистик гэж тэ. Статистикээр манай жимүүд дээр нэг 70% бол эрэгтэй, эмэгтэй бол нэг 30% явдаг. Тэгээ би дандаа нөгөө эмэгтэй эрэгтэй өрөө ингээд яг адилхан хэмжээгээр хийдэг гэсэн бас энэ чинь алдаа нь бол нөгөө эмэгтэйч амар сэлүүхэн байдаг, эрэгтэй нь амар нөгөө бижигнсэн амар нөгөө зай багтаа. Тэгээ би эрэгтэй өрөөг энэ амар их гоё тийм том тухтай хийлгээд эмэгтэйгийн жижиг болгоцсон. Фитнес бол ирчүүд угаасаа төмөр өрөөж гоё булчингаа том болгох гэж үздэг шүү дээ. Эмэгтэйчүүд бол турах гэж тэр эмэгтэйчүүд одоо йогтой байна, тусдаа спиннинг байна, мэдгүй пилатес байна, одоо мистик йог гэл янз бүрийн тийм зумба, тверк мэрк ингээд эмэгтэйчүүдийн зах зээл ингээд бас тэр талгаа чиглэрсэн байгаа. Манайх бол фитнес болохоор ингээд тийм ихэнх нь ирчүүд явт юм аа. Тэгэхээр дандаа локер румуудад жоо том эрэгтэй том игээ жижиг эмэгтэйсэн дээр юм байлаа. Одоо тэгээд өөрөө эргээд шалгаж явах хэрэгтэй хаяа тий ажлуудаа шалгаж явахгүй бол тэгээд яг миний бодсонгоор хүсэнгээр хийх гээд байгаа болохоор бас өөрөө нүдэрээ хараад энэ нэг тим байна тим юм гэж заслын компанидаа ярилцж байгаа тэгээд гоё ингээд юм босгодог болохоор би баян ингээд ирээд харуулдаг. Өнөөдөр одоо ингээд яг иймэрхүү хан боссон гипснуудыг нь одоо олба автантаа ингээд тавиад шинжийн хан босгох нь тэгэл нэг хэд хоногийн дараа бүх ханууд нь босчохоор агаршуултын системээ air conditioner-тэй суулгаад таазаа бол хараар будаал тэгэл таслын хийгээл тэгэл шал малаа тэгэл хамгийн хэцүү ажил нь бол юу гэдэг юм аа 0 түвш локер рум яа 0-аас суулган пилтанаа жоохон ажиллагаатай гэхдээ сайд хүмүүст орё гэж юм уу тэгэл миний бодлоор яг энэ нэг сарын 20 эдэнд бол 20-оос хойш юм уу өмнө бараг нээх санаа байгаа хүссэн бодсон цагаараа нээгвэл амар гоё. Өшөөний асуудал нь Бэкугийн влог 2 дээр хүмүүс бандах нь баастайсан нүгээд амар олон асуулт ирж байна. Баста байсан. Чи Бэку заваа амьсхаа шүү. Чамаас бүр хичээж явж байна. Төө.
Чамайг би бүтээсэн гэхээр бүр ёо. Монгол ард түмэн минь уучлахгүй. Би юм хүн болно гэж мэдээгүй. Яндо. Сайко. Гойн харуулах. Тари. Юу. Бано. Оо shit. Бано. Би таны хөдөг яа. Одоо яг бож харуулчих. Одоо тэгвэл чамд асуулаа 10 сая өгөх. Яг боо гарах. За нэрээ тоосон шүү. Тэгээд шууд гаргалаа. I love you. You gay. I love you. Энэ болоогүй. What the fuck? Болоо чи. Юу гэж бодоо? Йоо, бичлэг ингээд порно кино зураг авалт биш юм уу? Үгүй. Чи юу гэж бодсон юм? Би порно зураг авалт гэж Оо бодсон. чаавс. Нөгөө мөнгө хаана юм? Ямар мөнгө? Үрцэн штэ, буйндал аа. Ой. Яа, хулгай. Ой, хорийг бүр чавчиж шаардаа. Байхгүй Ой, яа, мөнгөний хулгайч. Тэрээ авах. баярлахаа. Йоо, та нарын хоод. Умаа энэ чи сэрэ штэ, маа энэ чи байна. Та нарын хоод идэ. Энэ чи маа. Хулгайч байна маа. Оо, амтыг хүүхд холох сайн гэдээс яг Нохоо зүрччихдэг гэсэн дээ. нохоо олоод тэгээд үржээд байт юм байна. Хайр авуучтараа чамд өгсөн чи юм уу хулгайч идчихлээ шүү. Одоо энэ бүр хог. Хог өө. Хооны үлдэгдэл. Ой, өөрөө дэ идээд аамуу тэрэ тийм гоё нөө. Халахгүй шиг аварж байна. Йоо. Аварж Ирээд аа. таны охинтой суун. Яа, таанаас. Энэ харьцаг хүн л ирээд заваа юм ярина гэсэн. Чадах уу гэсэн чи чаднаа л гэдэг ах юм. Шууд ингэ зарах чи. Оо, автгүй. Тоосч мал. Йоо, чамаг тоосон ч юм байхгүй ш. Хоёр дахь хүн лөө залгсан хин ч чамаг тоох. Эмрээ лаг яриад худлаа юм шиг чи. Чамаг тоохгүй ш нэр чи. Тийм яа. Би одоо тийм. Үнхээр хэцүү мөө цараймууд байх. Йоо, салгах чи. Өөрийн жилтгэхдээ нэр үнгээд өөрийнхөө хэлбэл би жоохон энэ жил жоохон уух миний нэмэгдсэн байлаа. Жоохон алкогол их хэрэглэсэн. Тэр нь алдаа миний. Одоо энэ жилдээ 25 онд би энийг засраад алкогол яг хаяа баяр маяр төрсөн өдөр хэрэглэнэ гэж бодож байна. Жоохон нэг тийм 5-аас болоод нэг тийм байсан юм аа. 5 ингээд амар шинэ жил ингээд амар хичмдээ ихлээл 4-өө нэгээл 5-аа нэг гэсэн чинь 5 ингээд зогсоо 5 сарын нас хойш 9 сар хүртэл ингээд би яахаа мэдэхгүй нэг тийм тий гаццсан мөнгө гаццсан миний бүхэн гаццсан. Тэгээ жоохон бас стресстэй бас тэрнээс нэлээд стресссэн. Тэгээ би жоохон стрессэд арах гэсэн яах гэсэн жоохон нэг өөрөө асуулт тавьсан байсан. Гэтэ энэ онд 25-нд одоо би бие гоё хөгжүүлээд гоё контент хийгээд буцаад амар тийм дотор гал асцсан байгаа. Тэгээ би өөрийгөө буцаад яг гоё болно гэж би яатсан байгаа. Баярлалаа. Бүр шил гоё. Шил хаад та хаалаа идэ тэрнээс дараа юм яриа. За өөр юу хэлчихсэн мөлий. 5-аас болж байгаа нэг тийм те. Жоо хэцүү байдалтай орсон байсан. Хүлээгээл. Тэгэл нэг нээгээл 2 сар ажиллаад тэгэл хаах болсон. Алдагт орсон зөндөө орсон. Зөндөө. Одоо би тэг бүх хүмүүнээс мөнгөний буцааж ийн нэгдүгээр. Хоёрдугаар засал масал гэдэг. Яг мөнгөнөөсөө мөнгө эднээсээ тохироод урьдчилгаа мөнгө авсан. Таслын мөнгө одоо энэ оны дараа надад шилжүүлнэ гэсэн бараг. За 100-аас ойролцоо илүү. За 100 сая ойролцоо гэж бодчих таа. Надад буцаад шилжүүлнэ. Тэрнээс ихтэй илүү алгалттай гэхээр чинь тэр бараагаа би зөөсөн тийшээ тавилах гэж хүн хүссэн. Дахиад нөгөө 5-аас өөр газар руу зөөж буулах гэж бүх юм ингэж зүйлсэн. Бас тэр бас хүнсгэл баахан хүнс ажлын хүнсгээд ороод тэр жоох илүү давсан ч гэсэн яг хөө тэгэл мөнгө авцсан тохирсон. За тэгээд одоо ийм асуудлаас шантраад одоо яг гэж би бодоод эхэндээ би бүр амар яг алгын удаа та нар ингээд боддоо. Та нар юм ингээл амар их мөнгө оруулаад амар удаан хүлээгээл тэгэл нээсэн чинь жоохон ажиллуулаад амар гоёсэн. Ердөөс амар гоё. Гол нь ашигтай ч гэсэн хоёрдугаар нөгөө хүм идж байгаа тий талбай газар байршлан бүх амар янз яасан чи ингээл за чи одоо үнэ марашгүй гарахгүй болохгүй наад үгүй тий. Би чи бүр зүудэлж байгаа юм шиг бүр ёо. What the fuck дотор байж юу надад тохиолдов би муу юм хийдгүй томото сайн хий бодож
хүсээд ингээ хүмүүстэй ингээ хүн хорлж морлдгүй ингэдүү ингээл те. Тийм над руу ирэхгүй гэж бодоодсэн чинь ирдэм байна. Мэдгүй миний залуу насны муу болохгүй юм хийжсэн надад буцаад ирж байгаа юм уу хэдгүй. Гэхдээ яг дотор ингэж бодсон. Амар ингээл хэцүүчээсээ ингээд нэг намайг нэг юм аварсан гэхээр эхнэр хоёр хүүхэд ирүүлэн тэр хоёрт юу ч тохиолдов. Гэрлээ орохоор миний хайрт хүмүүс ингэж бодохоор минь ингээд сэтгэлээр унахгүй шууд ингээл би тэр өдөр гэрлээ ороод би амар стресстэй шагаал. Гэхдээ хоёр хүүхдээ хараад эхнэр харсан чинь за ердөөсөө одоо тэгэл амьдрал ийм байт юм уу гасаа. If you don't fail, you don't even try гэхэр чинь чи алдахгүй бол чи хичээхгүй л байгаа л гэсэн үг. Тэгэл заавал нэг юм алдаа гаргана, нэг юм алдна, нэг юм болохгүй юм болно. Энэ бол зүгээр ингийн яг натурал амьдралын процесс. Тэгэл нэг ингээл лаг кул байнга явахгүй шүү дээ, тэ. Ийм ингээл байнга ингээл дэш. Хаяа ингэн тэ. Гэтэ хаяа ингэж яваал доошо буугаал тэгэл дараад энэ доороосоо чи бүр рокет шиг ингээл дэшээ яг хэвээр хөдлөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэрүүний хувьд нэлээ хичээн шаргуу ажиллана. Одоо энэ 7 нэгэл надад өшөө зөвхөн 3 жим үлдээд нэг тэгээ 5-аас сэргийх тийм одоо 2025 онд би өөртөө юм даалгавар өгөөд байгаа. Гэхдээ яг 5-аас сэргийж чадах уугүй юу гэн талбааны асуудал юм. Талбай байл би easy no problem. Талбаалт энэ амар гоё талбай надад яг хүссэн талбай олдохгүй байна. Одоо 7 нэгэл 7-гийн дараа дахиад нэгийг нэгээл одоо Goku Gym 8 нэх одоо санал одоо түрээд ингээд эхэлж байна. Яагаад гэдэг вэ? Яг ингээд миний тооцооноос гарахаар хөшөөнийг ажиллагаа тэр ажил маань жоохон цаашлагдчихж байгаа болохоор би тэрүүний завсраа дахиад нэг жимнэж игээд 8 болох чинь гэж босгох нь гэж бодож байна. Чадвар байгаа юм чинь. Тэр залуучтай дандаа ингээд супер кул юм гэж байхгүй. Хаяа алтна, хаяа асуудал гарна, хаяа чи ингээл нүур чам амьдрал чам ингээл нүур ингээл алгадан те. Тэр үедээ бууж өгч болохгүй, шантарч болохгүй, хичээх ёстой илүү хичээ. Тэгж л амжилт гаргах юм байлаа. Хийж тэгж болж байгаа. Одоо харъя хичээмээрээ бүр санагдаараа. Одоо тэрнээс хойш ингээл хоолны дэглэн байрна, бэлтгэдээ сайн, бүр тэмцээн ормоор санагдлаа. Уур бүр контентээ бүр бөмбөгдөн гэж бодож байна. Сошиал медиагаар би бүр өөрлөн сайжирна. Тэгээ би одоо влог хийж байгаа зүйл. Эсвэл би влог хийж байгаа шалтгаан бас нэг юм ахгүй юу? Энийг би ингээгүй би хийхгүй ингээл залхуураал ингээл байн гээл те мэдрэмж ингээл те хангасан мэдрэмж аваад исэн. Одоо тэр мэдрэмж одоо надад байхгүй болсон. Одоо тэр гал авцсан. Дотор ингээл яг түлш ингээл хийгээд нөгөө түлш ингээл шатаад. За өнөөдөр одоо ингээл влог дууслаа. Натаа байсан баярлалаа манайхаа. Тэгээ залуучдаа влог үзээд сурах юм байвал сурж аваад, хайх юм хайж аваад тэгээд амьдралаа нэрээ одоо яг над шиг бити хичээ те над шиг бити миний замаар яваад хэрэггүй. Өөрийнх нь замаа бүгдээрээ ол те. Дуртай юм хий, дуртай юм дээрээ хичээ те ийм юм хий. Янз бүрийн олон юм хийж аалдаг л амжилт гаргаж магадгүй шүү. Тэгээд за окей нацсан дэсэнд баярлалаа. Peace out. Та нарын наснаар та нар хэлээд нэрээ. Жоо. Та нарын наснаар юм байгаа юм.